санаа уу дүн дундчлах тохиргооны заавар мэдээллийг хүргэж байна. Энэ нь зөвхөн 10-аас 12 дугаар анги дээр ашиглагдана. Дизайн технологи зураг зүй гэсэн хичээлдэр ашиглагдана. Хичээл дотор хичээлийн дүн дундчлах тохиргоо гэдэг хэсэг рүү орлоо. За хөтөлбөрийн төвшингээ сонгоно мэдээж бүрэн дундаас өөр анги дээр бол хийгдэхгүй. За 10 дугаар ангиас сонголоо бүлэг бүрээр нь хийнэ. За тэгэхээр 10-ийн А-гаас сонголоо төрлөө сонгоно. Ихээр нь юм уу дунджаар нь юм уу те тухайн хичээлийнхээ аливаагаар нь авах вэ гэд. За ихээр нэгээ сонгочих юм бол ихээр нь гэдгээ сонголоо. Доод талбар дээрээсээ хичээлээ сонгож өглөө. За тэгэхээр зарим сургууль дээр болвол дизайн зураг зүй заавал те. За тэгээд дээрэс нь дизайн зураг зүй заавал дэд бүлгээр үүссэн ч юм уу. За эсвэл дизайн технологи заавал дэд бүлгээр үүссэн. Ингээд нийтдээ болвол дизайн технологи гэдэг нэг тусдаа, дизайн зураг зүй заавал гэдэг ингээд нэг тусдаа ингээд салангат хичээлүүд байгаа. Гэхдээ эсэс рүү болвол энэ хоёр ч юм нэгдээд нэг хичээл болоод явдаг байгаа. Зарчим нь болоод тийм учраас энэнийхээ өндөр дүнгийн авах юм уу? Эсвэл дунджийг авах юм уу гэдгээ та хэд маань өөрсдөө чеклээд хадгалах товчлуур дараад явна. За энийгээ болвол бүлэг бүр дээр нь хийнэ. Бүлэг бүр дээр нь хийнэ гэдгээ маш сайн анхаарал тавьсанд баярлалаа.